Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдах Монгол Ардын намын бүлгийн санаачлагаар Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хороо 5 толгой түлш компанитай хамтраад энэ одоо өнөөдөр сайн үйлсийн аяныг өнөөдөр Баянзүрх дүүргээс эхлүүлж байна. За өнөөдөр манай Баянзүрх дүүрэг 28 хороотой бид нар бүсчлээд дарих гэж нэрлэгддэг дарихийн 3 хорооноос эхэлж байна. 2, 21, 27 дугаар хороодын амжиргааны төвшин одоо доогуур одоо настай өрх толгоосон энэ эмэгтэйчүүдэд одоо энэ шахмал түвшээ бас гардуулж өгөх энэ сайн үйлсийн аян маань явж байна. Ер нь цаашлаад бол одоо мэдээж бид нэр одоо Баянзүрх дүүргээ өсчлээд явж байгаа. Цаашаа бол нэг 6 бүс байгаа. 6 бүс тэрэ одоо энэ Путиний үйлрэлд бол байнга одоо энэ сайн үйлсийн аянаа үргэлжлүүлээд явна гэж тооцож байна. За өнөөдрийн байдлаар бол энэ Баянзүрх дүүргийн энэ 3 хороон дээр Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид, хороо үүрийн дарга нар гэсэн одоо 70-80 орчим хүний бүрэлдэхүүнтэй бид нэр 5 тонн одоо юм шахмал түвшийг одоо савлаад өнөө оройдоо багтаагаад одоо амжиргааны төвшин доогуур энэ айл өрхүүдтэй тарах ийм үйл ажиллагаа явж байна. За өнөөдрийн аян маань ер нь яагаад санаачилсан, яагаад ингээд одоо бид нар энэ аянд нэгдэж орохоор болсон бэ гэхээр одоо ер нь бол айл өрхүүд ер нь бол нийслэлийн хэмжээнд байгаа одоо манай иргэд маань мэдж байгаа. Энэ засгийн газрын 62 дугаар тогтоол мөн одоо амжилттай хэрэгжээд за нодлон уржнангийн үдийгээс бол одоо удааны асуудал үнэхээр маш багассан байгаа. За тийм учраас зөвхөн одоо засгийн газар нийслэлийн одоо ажил гэлтгүүгээр бид бүхэн одоо энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүлгээс намаас зохион байгуулж одоо энэ ажилд орж дэмжиж яваа ийм ажил зохион байгуулж явж байна. Зөвхөн одоо засгийн газар нийслэлийн одоо ажил гэлтгүүгээр бид бүхэн одоо энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүлгээс намаас зохион байгуулж одоо энэ ажилд орж дэмжиж яваа ийм ажил зохион байгуулж явж байна. Амжиргаа доогуур хүмүүс биш үгнгээ тэгээд юм. Тэгэхээр одоо энэ хэлж байгаа хүмүүс тэр бүлэгт хамаарахгүй усууд гэсэн үг. Энд одоо ажиллаж байгаа улсууд болохоор манай Баянзүрх дүүргийн одоо энэ дарих чиглэлийн намын идэвхтэн гишүүд дэмжигчд ийм хүмүүс байгаа. Тэр одоо бүлэгт бол хамаарахгүй улсууд байгаа. Ер нь тэр бүлийнхнийг хамруулад ингээ өөрсдийн 300 төгрөгөөр нэмэгдүүлээд явах юм бол илүү бас юм шүү. Ер нь бол илүү үр дүнтэй л дээ. Гэхдээ бид нар бол судалгаа гаргасан. Баянзүрх дүүрэг дээр 98 мянга гаруй өрх байдаг. За түүний тал хувь буюу бараг 60% нь одоо гэр хороолд амьдран сууж байгаа. За амжиргааны төвшин доогуур айл өрх гээд ингээд явхлаар үндсэндээ тэнд одоо 5-аас 6 хүүхэдтэй өрх толгоолсон эмэгтэй. За мөн эсвэл одоо өндөр настай тэтгэврт байдаг, хөл гар муутай ийм одоо иргэд байдаг учраас бид бас тэр болгон тэр иргэдээ бас хамруулад байж чадхааргүй юм байгаамаа. Тийм учраас бид энэ аяныг явуулж байгаа. Инхтарны Батамглан, Батамглан. Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга.